SV подкасттай хамт байдагт баярлалаа. Та бүхэндээ бас үндэсний баяр наадмын мэнд ишүүлээ. Энэ удаагийн бас спешиал дугаараар хөөрөг гурлаач Төрмөнх ах маань оролцож байна. За сайхан наадж байна хаа. Сайхан байна. Сайхан наадж байна уу? Сайхан. За энэ жил бас халуун байна те. Тийм байна. Үнэхээр халуун байна. За зуншлаг сайн. Сайхан байна. Туслан сайхан байна уу? Сайхан. За би тэгээд бас нэвтрүүлгээгээд яваад лээ. За. За бас өнөөдөр бас их сонирхолтой зочин орж ийн гэж миний хувьд бол бодож байна. Тэгээд бас хөргийнхөө урлан дээр одоо хүлээж аваад тэгээ бас нэвтрүүлэх юм маань бас тоож орж байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Яа тэгээд баяр наадан болж байна. Сайхан зусч байна уу? Сайхан наадсан уу? Сайхан зусч чинь сайхан наадаж байна. Тэгээ би ч бас одоо нэг хөргнээс асуудалтай юм шүү дээ. Үзэгчд маань бас мэдчихэж магадгүй нэг өмнөөс нэг цагаан сарын дугаараар нохой жаргын төвшөөх төр очиад тэгээд хөргийн толгойг бүтэн дарж өгдгүүл гин дайлангаа буруу өгч чинь л гээд тэгээд нөө хөөргийг бас шууд цаашаа хийцэн нэг юу байгаа тий. Тийм хөөргийг бас шууд аваад өөрийнх нь дайлан тэгээ. Нэг тиймэрхүү түүх байгаа. Тэгээд яг нь тухайд хүмүүс за ингээд тавилттай байна, ийм байна, тийм байна, хандлага авч зоригтой энэ төрөйг байх бичилтэй яг болсон явдлаа зүгээр тастаад оролцсон байхгүй. Тэгээд хөгжилтэй байх болов гэсэн бас зарим хүнийг бас стресстүүлээд гэх шүү гэдэг. Бүхэн дээр стресс тийм шүү дээ. Хөрг хийгээл тавихад доотлолт нь яг л юм марж ирнэ. За Төрмөнх дээр ирснийх өнөөдөр бол яг тэгтээ сайн мэдээд авна бүх юмнуудаа. За сая надаа хүргэсэн хөрөг. За яг таны хөрөг. Тийм яг миний өөрөө барьдаг хөрөг. Би 7 жил шахуу хөрөг хийж ээж. Жил гарангийн өмнө өөртөө хөрөг хийсэн маань юм. За ерөөсөө л жил гарангийн өмнө л хөрөгтэй өөр гэсэн хөрөгтэй. За их сүртэй идэх шиг байна. Би одоо сайн мэдэхгүй шүү ингээд шууд асуугаад л явчих те. Мэдэхгүй юм чи одоо сайн мэддэг болохын тулд л ирсэн байна гэж бодож байна. Могоо байх шиг байна. Тийм үү? Тийм могоо байна гэж харж болно. Бас одоо нэг чулуу за энэ нуух гэдэг те. Толгой за тэгээд халбаг гэж ярьдаг те. Бүгдээрээ өөр учиртай юм шиг байна. Тийм. За чинь одоо чулууны хувьд нэг гартан ман гэж байдаг те. Яг мэдгээл хэлээ. Тэгээд ер нь бол ямар бүтцтэй байд юм бэ? Та энэ талаар бас дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. За бүтц гэдэг нь чулууныхын тухай асууж байна. Ер нь бол хөөргөний хэлбэр. Ер нь бүтц за юунаас бүрддэгин хөрг бөхс. Манайхан бөхс гэж ярьдаг л да. Бөхс тэгээд алтан нуух. За энэ оюун авчиргуул энэ шүрэн толгой намхан байх үед тавьж өгдөг. Толгой гээд тэгээд халбаг гэсэн бүтцтэй явагдана. Тэгээ энэ нь болохоор хөрг гэдэг өөрөө эрдний үнэт чулуу ороод ирж байгаа. Тэгээ алт, мөнгө, шүр, ном, оюу гэдэг ингээд 9 эрднээс ер нь хөвчлэн ихэнх нь ордог. Тэгээд дайлан дээр нэмээд өгөхдөө зэрэг 9 эрдэн баг эсвэл энэ хөргний юмд ороод ирдэг. Хөргний уралд ороод ирдэг. Тий, ямар нэгэн байдлаар ороод ирдэг. Тэгвэл энэ алтны цаадлын нэг хатуулгыг хийж өгдөг нэрээ бас зис байдаг. За ер нь бүгд зис байдаг гэсэн үг бүх хөргнүүд. Үгүй сүлжмэл нуух болоод ирэхдээ зэрэг цул алтан нуух болоо авчихна. Нөө ийм бөмбөр нуухыг одоо эн чин цаана бийдээд л юм тавина ингээд яаж байгаа учраас дан алтаар хийхдээ зэрэг бүр ийм цул алт байж яадаг учраас цаана бийжүүлж ээж наадлаас нь алтаар ингэж бүрж тэгж стандарт гаргасан байхгүй хөргөний нуухны стандарт юм байдаг. Тэгээд ер нь шүрэн толгой гэж явна. За шүрэн толгой байхгүй бол хуучмал даваа толгой гэж ярьдаг байсан юм да. Тавьдаг байсан. Одоо бол шахмал шүрэн толгой гэж гараад ирсэн. Шүрийг дурлалгацсан. За ийм бүтцтэйгээр хөрг явж байгаа. Сонирхолтой үүднээс асууж байгаа шүү Төрмөнх. Ер нь бол хөрг нь Монгол хүнтэй ч юм эсвэл Монгол соёл ахуйтай яаж холбогдсон? Ер нь хөргөний одоо яг хөргөний яг түүхний хувьд бол ямар хөө юм бэ? Үүсэл гарлал гэсэн үг. Үүсэл гарлал те. За хөрг яаж үүссэн гэхээр хамрын тамхитай эхлээд холбогдно. Хамрын тамхи бол одоо Европоос буюу Бразилаас үүсэлтэй байдаг. Тэгээд нөө хамрын тамхи хийж явах сав хэрэгтэй болно одоо. Тэгэнгүүт тэр нь одоо явсаар Хятадд 17 дугаар зуунаас эхлээд хөрг үүссэн байхгүй Шафатл гэдэг. Ер нь Аз тивд бол хамгийн түрүүнд Хятадд үүссэн гэж ойлгож болох уу? Аз тивд бол хамгийн түрүүнд Хятадд үүсээд хөрг хэлбэрлүү шилжихтэй Хятадд буюу одоо манжи үед хөрг хэлбэр шилжээд одоо ийм юунд чулуун болон хаш тэгээ алт мөнгө тэгээд одоо тэр үед байсан юу вэ тан маань ингээд гоёл чимэглэлийн хэлбэрлүү орж ирсэн байхгүй хамрын нэмэгч одоо Европт болохоор нэг хатан анх дэлгэрүүлсэн байгаа байхгүй тарих хамраадаг гэж. Тэгээд дээдсүүдийн юунд орж ирэхдээ зэрэг нөгөө нэг гадна юм
хамрын тэмхээ агуулдаг савн өөр үнэтэй болоод чам болоод ирэхээр хөөрөг бий болчих эхэлсэн. Тэгэхээр 17 дугаар зууны үеэс эхэлж манжид хятадд одоо хөөрөг үүсч эхэлсэн гэсэн үг. Тэгээ 17 дугаар зуунда тэр зуунда ер нь Монгол руу орж ирсэн. Монгол руу орж ирэнгүүтээ бүр хамрын тамхин чухал биш, хөөрөг нь илүү чухал. Мэдлэх, хүндлэх, тэгэл бэлэгдэл гэл ингээд маш олон одоо юу гэдэг юм одоогор бол энерги ингэж ярьдаг штэ. Тэр үедээ бол одоо буйны эд буйны ч гэдэг юм уу тэр тал руугаа илүү төв мэдээлэлээр явцсан Монголд. Яг хав тухайн үеийн хүмүүсийн нэр хүндийн баталгаа гэж ойлгож болох уу? Болно. Зэрэг зяндаа болон тэр хүний нөгөө цол хэрэгмийг бас лам хүн байна уу, харц хүн байна уу, ноён хүн байна уу, ноён хүндээ ямар ноён хүн дээд доод ингээд хөргөний нөө мөр гэж байдаг шүү дээ. Хөргнөөс нь харж болдог байсан гэсэн үг тийм. Одоо энэ миний энэ барьж байгаа бол дунд гарын хөрг. За. Дунд гарын хөрг бол одоо ингээд 6 баттай байдаг. 6 баттай. Их гарын хөрг болоод ирэхтэр энэ 8 бат гэдэг энэ мушка энэ гол зэсэг байгаа. 8 баттай бол авчна. Энэ их гарын хөргийг бол одоо цол хэрэгмтэй ноён хүн ч юм уу өндөр албан тушаалын хүн барьдаг байсан баг гэдэг. Тухайн үед. Бүр малчин энгийн ард хүмүүс бол зүгээр юм мөргүү хөрг. Ямар ч мөргүү. Зэрэг дэв илэрхийлэхгүй, цол хэрэгм илэрхийлэхгүй. Лам хүн болоод ирэхдээ зэрэг энэ хөөрөгч өөрөө бүндгэр байх тусмаа хүний эд буян хураах уу. Одоо хүн болгоно нэг яа одоогор бол хүн болгоно нэг баяжих гал яваад штэ. Тэрнтэй адилхан хүн болгоно шуналтай штэ. Тэнгүүд лам хүн шуналгүй байх хэвээр эд буян одоо эд баг хураах хэвээр гэсэн учраас ингээд юм банзан хөрг барьдаг гэсэн. Банзан хөрг гэж нэрлэдэг тэр юм тийм. Хавтгаг энэ банзан хөрг. Юу яг одоо түрмөнх одоо хөөрг урлаад хэдэн жил болж байгаа вэ? Би 2017 онд телевизээс гараад тэгээд хөрг урлаж эхэлсэн. За яг энэ хугацаанд хамгийн нэг юм одоо тусгай ч юм уу эсвэл хамгийн мөн цэнтэй байсан хөрг нь ямар юм хөрг байсан бэ? Хийснээс ингэсэн. Хөөргөн дээр чинь бас силбер хийдэг байхгүй юу? Чулуун дээр гэсэн. Тэнгүүд одоо миний энэ хөрг ингээд өнгөтэй гоц. Энэ өнгө нь ингээд төв тгшг ороод ирэхээр силбер хийдэг байхгүй юу? Тэнгүүд тэрнийх болохоор ингээд яг хөөргний хэлбэртэй тэр өнгө нь тойрцсон байсан байхгүй юу? Шар өнгө. Зөвхөн энэ хэсэг дээр л өнгөгүй. Ингээд бүтэн ийм тойрцсон шар өнгө байсан. Тэр өнгөн дээр нь би одоо боорч энэ Чингис хаан хоёр анх нөхөрлөөд Чингис хаан 8 ширхэг агта таачууд талдаад араас нь хөөж явж байгаа танилцдаг шүү дээ. Хамт тэгээд тайдаг тий. Тэгээ яг буцаагаа тууж явж байгаагаар Тэмүүжин боорч хоёр гээд тэгээд яг 8 шарган ингээ бүтэн тойрсон тим хөрг хийсэн. Тэр хөрг маань бол одоо Сүхбаатараас хүн ирж авсан, уяач хүн ирж авсан. Яг эзний заавал тайлбарлахыг байхгүй шүү дээ. Тэрийг бол ярихгүй. Ямар ч Сүхбаатарт байгаа сүлд хүн ярьж илээ. Тэнд байж гинэ гэдэг. Яг бас л яг зүгээр би нөгөө нэг маш их одоо үлэн гэж ярьдаг шүү дээ. Сонирхоод байгаа болохоор иймэрхүү асуулт асууж магадгүй шүү. Ер нь одоо хамгийн үнэтэй байсан хөргөн саяны бас хөргөө. Үнэтэй хийгдсэн. Хамгийн үнэтэй. Ер нь тэгтээ хахад дунджаар зүгээр танаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчтэй хувьд за ер нь нэг дунджаар нэг хэд орчим төгрөнд нэг хөргийг хийдэлт юм бэ та? Хийдэг. Би захиалга авдаг. За. Тэг зөвхөн өөрөө чулуугаа аваад өөрөө хийгээд тэгээд дараа нь өөрийнхөө пэйж дээр л зардаг байхгүй. Захиалга авах юм бол манайх хийцийн үнэ сая 500. Тэгтээ ер нь л авахгүй дээ. Яг гэвэл нөө чулуу мэдчихэж хүн чулуугаа авч өгөхгүй бол нэг юм сонин чулуу нөө хөөр хийхэд боломжийн мэс чулуу барьж ирээ хийх гэдэг байхгүй. Тэр нөө хийж байгаа надад урамгүй. Чи нөө урлагийн бүтээл байхгүй бас давхар. Тийм тэгэл байх 100% урлагийн бүтээл байх тийм. За яг одоо энэ чулуунуудын чимээс олдоц. За эсвэл одоо нэг түүхий идүүд гэж ярьж болох бах тийм. Ер нь хаанаас орж Монголдо байдгүй эсвэл энэ нэг юм одоо нэг монголчууд нэг грей маркет буюу саарл зах гэж ярьдаг шүү дээ. Гээд нэг хүнээс ингэж авдаггүй. Ер нь ямар одоо зам шатлалаар одоо энэ түүхий идүүдэд авд юм бэ? За ман бол одоо энэ халтар маннууд болон бусад маннуудыг бол яг бүх хөөрөгчд баризил манаар хийж байгаа. Хамгийн хөөргөн төхөөрөмжтэй нь баризил ман. Тэгээ хамгийн олдоц багтаа ман нь болохоор Монтана агат гэдэг Америк ман байдаг. За ман бол ерөөсөө энэ хоёроор л хийж байгаа. Тэгээд шууд тэндээс холбогдож авах хэцүү мэдээж. Чулууны хамгийн том зах зээл болох Хятадаас дамжуулж аав нь 2-3 дамжлагтайгаар авна. Орос хаш бол шууд авдаг байсан байхгүй. Орос цагаан аш, ногоон ашиг. Одоо бол бас чадхаа байсан. Тэгээд бас Хятадаас дамжуулж авч байгаа. Ягаад гэвэл нөгөө тэр сайхан хөрг мөрөг чинь хаттавж байгаа бичлэгээ тавиад идэг шүү дээ.
Тийм баг шүү те. Тэр хашуул хятад хаш биш, Орос хаш байхгүй. Оросын Сибирь хашнуудыг бас тэр хятадаас авч байгаа. Гартан байна бас Марзилаас авч байгаа. Монгол чулуу гэхээр замагт мань, тариат мань, тарих мань гэсэн монгол чулуунууд байгаа. Одоо энэ бол яг монгол чулуу тий. Наач бол монгол чулуу. Улаан замагт мань гэдэг. Өвранган богдын чулуу. За чулууны үт юм. За юу шүр тий. За шүр. За шүрний хувьд бас та энэ бас шүр бас маш их учиртай юм шиг байна тий. За та шүрний талаар бас шүр чи ерөөсөө нөө далайн ёроолд маш олон зуун жил ургадаг нөө амьтаа идэв штэ. Тэгж хүлээгдэж бүрэн болцсон гүйцсний дараа гарч ирдэг учраас Монголд биш зөвхөн дэлхийн зах зээлд угаас алт шиг үнэтэй. Жил болгон өсөж идэг. Тэгэхээр нөө хөөргөний үн бөксөндөө биш толгойдоо хүүхний үн гизгэндээ гэдэг. Хуучны байдаг чи тийм байхгүй. За. Тийм тэгээд шүр чи өөрөө нөө нэг ангаахын ингээд их юм яригдээ явчихна л да. Тийм учраас үнэтэй байдаг. Одоо бүр үнэтэй болж байгаа уламл. За чулууны үт юм. За юу толгойн үт юм тий. За энд чин за нуухны дээр чи юу гаалаа? Оюу авчурга. За оюу авчурга. За энэ бас чулуу. Тий. Оюу чулуу. Оюу чулуу Монголд бол байгаа шүү дээ. Монголд бол байгаа. Тий. За юу шүмнээс доошоо за оюу чулуу байна. За тэгээд алтан нуух байна. Энэ бол алтан нуух уу тий? Тий, алтан нуух. Тэгээд энэ одоо энэ уул гэж ярьдаг. Төмөн насын хийтэй уул. Энд биш тий? Тий. Тэгээд халбаг гэдэг энэ ганц үнгүй юм орж ирж байгаа. Үнц нь огт байхгүй. Зүгээр малын яс байхгүй. Энэ яагаад ингэж ясаа халбаг хийдэг гэвэл ингэж авдсан шүү дээ. Тамхилаад ингэж тамхин гарч ирлээ. Ингэж шовторж авч байгаас хүний эд буйны савнаас шовтрохтаа алт мөнгнөөс нь шовтруулахгүй гэсэндээ яс хийж өгдөг байхгүй. Ийм бэлэгдэл. Тэгээд албаар үн сэнгүй байх ёстой тийм халбаг бол угаасаа л ийм яс. Манайхан бол бүр ухаа яс гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан учраас яс хийж өгдөг байхгүй. Тийм эд буйнаа шовтруулахгүй гэсэн бэлэгдэл бас гэхдээ бүх юм нь ер нь учиртай байх юм тий. Бүгд бэлэгдэл. Зааны ясмасаар бас хийдэг. Тийм. Зааны яс болох төр гар үнэтэй болж ирж байгаа байхгүй. Гэхдээ яс миний хувьд бол зааны яс бол малын ясаар л их дуртай. Хүмүүс алт малтаар хийлгээх нь саяныхаа ярьж өгдөг байхгүй. Харин тийм ээ. Энд алт хийгээд өгсөн, энд мөнгө байж хаа та энд битээ ингээд нэг юм бэлэгдэл байж ингээд. За одоо юмныхаа миний үеийн залуучууд ч юм уу эсвэл ер нь залуучууд хэр одоо юм хөөрг барьдаг болж байна. Хэрэг одоо залуучд өөрсдөө хөөргөтэй өөрийн гэсэн хөөргөтэй байхыг хүсдэг болж байна. Энэ талаар бас танд мэдээлэл байна уу? Байлгүй байх уу. Маш их барьж байгаа. Одоо хөөргөний соёл айгүй их дэлгэрсэн. Тэгээд бизнесийн болон бизнес хийж байгаа залуучууд за тэгээд нутаг ус руугаа явж байгаа. Тэгээд мэдээж хамгийн дөрөв цагаан сар. За тэгэнгүүт залуучууд яагаад их барьж эхэлдэг болсон гэхээр дайлан ороод ирж байгаа. Одоо сүүлийн үед одоо эхнэрүүд нь те эхнэр болчоод тэгээд дайлан ойж өгдөг тийм гоё юу соёл илгэрчлээ. Тэр тэгтээ би заавчлаар ах энэ ста аягүй гоё одоо хүртэл байд юм бэл. Тийм энэ бүр одоо амар их дэлгэрч. Манай залуучсан тэрийг өөрсдөө авч явж байгаа нь аягүй гоё тийм. За. Бас дэлгэрж байгаа том шалтгаан бас тэр байгаа шүү. За. Яг нэг энтэй холбоотой асууснаар заавал ингээд залуу хүүхдүүд гэлтгүй нэг жоохон ингээд нас тогтоод ч юм уу хөөрөг барьдсан болов уу? Эсвэл одоо ийм тодорхой ч юм уу тийм заагдсан юм байгаа юу? Байхгүй. Яста 3 нас хүрээл тамхилмаар байвал тэгэл тамхилж болно. Зөв. Энэ хор биш учраас хөөргнөө соёл учраас одоо ингээд юу байдаг штэ. Одоо Европын орнууд дээр зарим юм дээр кинон дээрээс харж байгаа гараа үнсүүлж идэг штэ. Тий. Японочууд солонгосчууд төр болохоор мэхийдэг. Зарим нь бүр ингэж тэрвэрлдэж мэдлдэг штэ. Монголчуудын мэдлэх ёс нь болохоор хөөргөөр. Энэ соёл бол Монголд бүр хамгийн том дэлгэрч гисэн. Монголчууд яаж мэдлдэг вэ гэвэл баг хөөрөг зөрүүлж мэдлдэг л гэж гарч ирэх баг. Баг тийм баг шүү тий. За яг тухайд нөгөө манжууд бол одоо хятадуудыг бас бүтэн ер нь эзэлчихсэн байсан. За ер нь бол одоо тухайн үед байсан жижиг одоо зүүн өмнөд Азийн ч юм уу орнууд бол ер нь баг ишгэлтэнд байсан баг ч юм тий. Тэнгүүд яг энийгээ дагаад хөөргөний соёл бас орж ирсэн байна. За яг энэ Азийн орнуудаар тэнгүүд одоо яг хөөргөний соёлыг ингэж авч явж байгаа улс орнууд ямар улс? Ганцхан л байгаа шүү дээ. Одоо манай Монгол. За. Хятад хөөрг гэж байдаг сонс бид ихтэй ерөөсө харж байгаагүй шүү. Хятад хөөрг гэдэг нь тэр нөгөө 17 доо 16 би бол 16 руу орчаад байна гэж хараад байдаг байхгүй. 16 7 18 19 20 дугаар зууны хөөргнүүд бүгд хятад. Хуучны хөөргнүүд барьж байгаа миний хуучны хөөрг үнцтэй Монгол хүн уралдсан гэж хүмүүс ойлгоод байдаг. Бүгд хятад хийсэн байхгүй. Ер нь хятадууд хийсэн гэсэн үг. Хятадын инжануудаар тэр нөгөө зэрэг дэв тодорхойлох шагнал дурамшуулт өгөхийн тулд манж
ноёдууд нь хийлгээд одоо хаалууд нь хийлгээд ингээд хүнд бэлгэлдэг байсан байхгүй нөө утга джинс авахад дагаад хөөрг ирдэг. Тийм учиртай. За эмэгтэй хүмүүс бас их хөрөг барьж байна тий. Тий. За энэ талаар бас зүгээр яг одоо эмэгтэй хүмүүс яагаад хөрөг барьдаг болсон энэ эмэгтэй хүний хөрөг ямар хөө байдгийг гэдэг ч юм уу. Энэ талаар бас та мэдээлэл аваад. За эмэгтэй хүний хөрөг бол жижигхэн чам байх нь гоё. Одоо энэ бол эмэгтэй хөрөг маш тийхтэйхэн жижиг. Эмэгтэй хүн барьж байгаа учраас. За энэ дээр чинь тэгээд бүр өөр хатан хийц, бортгон хийц гээд. За тэгээд алт болон мөнгө өөрийн үдгийн тан сувд гээд жижигхэн чамын юмнуудаар хийсэн хөрөг бол эмэгтэй хөрөг болоо явчихна. Тэгээд эмэгтэй хөрөг бол бас эмэгтэйчүүд нөө төлхөө хуваарь юм хийдэг болсон, бизнес хийдэг болсонтойгоос холбоотойгоор эмэгтэй хөрөг илүү их дэлгэрдэг. Тэгээд нөхөр нь хөрөг авахдаа зэрэг хослож бас гоё хөрөг авдаг. Тийм байлээ тий. Одоо жишээ нь яг ийм хоёр хөрөг байгаад нэг нь бол ялч юм эмэгтэй хөрөг жижигхэн тэгсэн мэт хийцлэл энэ төр одоо яг адилхан. Орчин үед л ер нь одоо тийм болсон уу тий. Гүү байсан шүү дээ. Хуучин дундаг дулам хатны хөрөг, тэр хатны хөрөг, энэ хатны хөрөг гэд байгаа эмэгтэй хөрөг. Тий, холбоотойгоо. Ардуудын дунд бол одоо бид нар чи ямар ард ихс ноёд дэргээ ялгаа байхгүйгээр явуулсан болсон учраас бүгд гоё хөөргөө хэргэлдэг. Мөрний зэрэг дэвний ялгаач одоо хамааралгүй болсон. Зөвхөн их баг дунд гар гэдгийг ялгах зорилтойгоор л ороод ирдэг болсон. Энэ мөр чинь нөө штэ. Энэ бас л түрүүнийхээ ярина л да. Одоо хүмүүст яасан шүтлэгтэй ингэж магадгүй. Хөөрг нөө эд буйны сав. Миний хамгаалахын тулд хоёр талд нь цагираа зуусан арслангийн бэлэгдэл واخхой энэ чинь. Цагирах зуусан арслан. За. Тий гандан мандан ордны үед хаалган дээр чи ингээ цагирах зуусан арслан байдаг ш. Тэрийг чи хийгээд өгсөн байхгүй хамгаалалт. За яг уу мөрөөрөө л бас зэрэг дэвүүд ялгардаг байсан байна тийм үү? Тухайн үед за яг мөрөөрөө ингээд зэрэг дэв ялгардаг байсан бол тухайн үед энэ зүгээр одоо нэг ийм хүмүүс одоогоор ярил нэг сайн эрс билүү тийм хүмүүс байсан шүү дээ. Тэр хүмүүсийн тусдаа барьдаг ч юм уу тийм хөрөг гэж юу байсан уу? Байгаагүй. Тэд нар хэрвээ хөрөг байсан бол мөргөө хөргөл барьна л да. Ард энгийн харцаг учраас. Тийм. За. Ер нь бол түүхийн хувьд бол маш гоё юм байна. Тэгээд яг монголчуудын хувьд бол одоо авч үлдсэн юм байна. За. Ер нь бол нийтдээ та хичнээн хөрөг хуралч юу? 17 оноос хойш. За тэмдэглэлийн дэвтэр дээр сүүл цагаан сар болохоос өмнө 370 гэж бичсэн байсан. Тэрнээс хойш 100 гаруй хөрөг огт бичигдэг байгаа. Нэг 400 гаруй 500 шагчиж байгаа юм болов уу гэж. Ер нь л хөтлийн явдаг гэсэн юм тий. Ер нь хөтөлж нөө явдаг. Тэгээд эн чинь бизнес учраас нөгөө дэвтэр чинь хэрэг болно шүү дээ. Тий. За тийм материал ингэж оллоо нөгөө хар дэвтэр л гэсэн үг л дээ. Тийм. За нэг одоо 17 нэг 8 жил орчим хийж байгаа юм тийм үү? Тий. За яг энэ хөргнөөс өөр одоо хийдэг зүйлүүд байгаа юу тань? Би урлалтай холбоотойгоор. Урлалтай холбоотойгоор бол би дээл хийжсэн. За. Тий. Хүрээ дээл гэдэг одоо яг 19 дугаар зууны үеийн тийм нөө өргөн хормоотой урт ханцуутай ингээд тэгээ дээш явахдаа зэрэг чинь ингээд ханцуугаан доош хаяхдаа зэрэг энэ дээр ирдэг ч юм уу. Тийм дээл бас нэлээд судалж байгаад нэг хийсэн. Тэгээд болсон хөргнөөс хөргөөл хий. Тэг нэг л юм аа. Бусдаар бол болох юм байлээ. Бүр тэр бол ашигтай бизнес байлээ. Яг түмх та одоо хөөрг хийх болсон шалтгаан аав нь эсвэл юм гархан ч юм уу ийм хүмүүс байсан уу? Эсвэл удамдын тийм хүмүүс байгаа. Эсвэл зүгээр яг л өөрөө дуртай болохоор ийшээ орсон уу? Энэ дэндээ ингээд цаг завыг гаргаад яг энэ рүү одоо эргэс хөтөлтөд орсон байгаа шүү дээ. Тэгээ хөөрг рүү. Тий. За ер нь бол яг ямар учраас хөөрг хийхэр болсон юм бэ? За энэ талаар их бодсон. Манай өвөө тийм найз нь манай өвөө Өвөр хангай аймгаас Дундгуй аймаг руу яг нүүхтэн найз нь барьж исэн хөргөө. Заам аймаг найз намайг дурсчуураа гэж бэлгэлсэн юм байлээ. Танаа өвөд. Тийм манай өвөө. Тэгээд их гарын халтар манай хөрг шүрэн толгойтой бас ийм оюун авчрахтай ийм бандгар хөргөөд гэсэн юм. Нэг тал дээр ийм таргууны дүрстэй. Нөгөө тал дээр нэг юутэйчлээ тийм. Одоо мөрөн дээр гэсэн үг. Үгүй одоо энэ хээж миний нэг чи дөрөв нөө могоо байна гэлдэг шүү дээ. Энд чинь бол том зургаараа болохоор баавгаан толгой байгаа юм. Энэ дүрслэл нь тийм яг юм сүүлээ өрөх цогшгорж байгаа юу нэ таргууны дүрстэй тийм хөрг байсан байхгүй. Тэр хөргөөр би тоглож өссөн. За хөөргөтэй танилцсан. Хөөргөтэй дуртай болсон шалтгаан. Тэгээд би 2014 оноос орчуулгын киноны жүжигчин хийгээд тэгээд кино ороод айгүй их ядраа дунд нь ингээд завсралдаг байхгүй. Тэгээд тухайн үе нөө ухаал утас байгаагүй. Ухаал утас гарцсан л байсан л та. Тэгтээ фэйсбүүкээ заавал нөө юугаар ордог гэсэн. Компьютероор. Тэгээд орж байгаа л хөөрг рүү орчдөг гэсэн юм бид. Хамт дууруулдаг залууд байгаа тий. Тэгээд ингээд хөрг үзээл гэдэг гэсэн. Тэгж явж байгаа л 17 онд би гэнтэл нэг өдөр өргөдлөөгөл би гарлаа би хөрг хийлээ гэж гараад. За тэгээд тэрнээс хойш
Яг гоо Тэгээд их хадын чулуу гэдэг ариун бол гэд манай найзгаа хүн болго мэдэндээ. Тэдний дээр шууд очиод уцаар яриад анх танилцаал очиод тэгэл хөргийг заагаад өгч гисэн. Окей гээд тэгэл манай хүнтэй нэг 2 жил болсон баха. Тэгээд суралцаад сурахтаа бол 3 сарын дотор одоо сургалтанд дуусчихж байгаа. Тэгэхдээ миний сэтгэл төрөхгүй байсаахгүй би хамтлаа сурах гээд тэгээ 2 жил явж ийж сурсан. Сурсан одоо ч тэгтээ суралцаал байна. За. Гэтэ яг ингээд нөгөө нэг оруулсан шалтгаан бол магадгүй тэр өвөгийн тэр дурсамж бас байсан байж магадгүй. Тэр дуртай болгоод тэрнээс үүдээд үдсээр юм байгаад хөргөнд дуртай болчихгүй. Гэхдээ нөгөө хөдөөний хүүхд юм чинь говьд чинь бороо ороод борооны дараа ингээд чулуунууд бүгд гоё өнгөрөө гялалзаад эхэлдэг байна. Тэрийг маш их түүдэг гэсэн. Гоё чулуунууд шуудаа гарна ингээд. Тэгээд нүүхтэй ингээд уйлал асгаж ярахчаал аваж өрөх гээл тэгж явдаг гэсэн. Чулуун дуртай байсан. Одоо ч нэгтэй яг та нэг энд явахтай гоё чулуун болов сонирхон байсан. Сонирхон. Гэхдээ би Монголоос бол энд тэндээс бол чулуу авч гэрмалах дург болсон. Бас тэр тийм Монголын нэг юм байдаг шүү дээ тийм. Байрнаас өдөлсөн чулуу 3 жил зам юм гэл. Яг үнэ. Тийм юм бас. Өөрөө бол чулуунд явах дург. За ямар ч сан ирж болцсон тахаа маш их баярлж байгаа шүү дээ. Яриа надад бас асуух маш олон асуулт байна л да. За. Одоо яг нэг хийгээд хугацаанд 8 жил болж байна гэж шүү дээ. Яг энэ хугацаанд нэг юм шантарчмаар юм шиг тиймэрхүү үед байсан. Одоо нөгөө та одоо дөнгөж сурж байгаа мэдээж нас биеинд хүрчээд байгаа. Тэгээ гэр бүлтэй болцсон байж магадгүй. Тэгээд гэр бүлийг авч нөгөө байнга нөгөө тогтмол цалинтай ажилласаа байхгүй болчихсон шүү дээ. Тэнгүүд нэг юм шантрах болмоор байсан үед байсан уу? Бага 2 байгаа. Хоёулын дээр нь би бүр машин алдаад машингүй болоод явдаг гэсэн. Тэгээд чулуугаан ань удаан хийснэг чулуугаан зээлээр авдаг, нуухан зээлээр хийлэгдэг. Ганц юм нь яг түрээс төлхийн урд өдрөл 1 хөрөг зарагддаг сард. Түрээсээ төлчөөл тэгэл бусдын бол идэрч ингээл танилын өрөөнд заа байж гэдэг ингээд 2-3 сар тийм хэцүү байдалтай яваа. Тэгсэн мөртлөө нэмж юман зээлээр аваад хийгээл тэр үед бол за одоо ингээл энэ зарагдахгүй бол би нэг юм хэдэ хөрөгтэй ингээл үлдэхэндээ ер нь яг зөв юм олж хийсэн юм уугүй юу гэд шантарч яасан бодож исэн 2 удаа тэгсэн. Хоёулын дээр нь машин тэрэггүй болоод бүр явдаг гэсэн. Тэгсэн манай охин нэг удаа сүүлд сайн нэг машина зарах гэсэн чинь хаал бах явах хүнтэй гэж. Тэгэдлээ унж утсан бүр яг нөгөө тэг байдаг бол тэгээсээ доошо хичнээн саяар ингэж унж утсан. Өдөр чинь хөргийн чулуунууд чинь хямдхан биш үнтэй нуух мох гэж явахаар чинь ингээл өдрөөр өр доош ингээл гэл яваад байгаа юм чинь. За юу ер нь л хаад одоо зүгээр санал болгоод одоо жишээ нь би өөрийн гэсэн хөрөг байхгүй байхгүй. Яг нэг аавын өвөгийн үлдээсэн ч юм уу тиймэрхүү хөргнүүд л байгаа. Тэгэхдээ залуу хүний хувьд ч юм уу нэг 30 хүртэлх насны залуучууд иймэрхүү хөрөг байруул зүгээр шүү. За 40 гараад нэг иймэрхүү гэдэг юм ер нь тэгж зөвлөдгөө та хүн амланд. Зөвлөдөг. За ер нь бол одоо би бол 30 хүрж явж байгаа залуу байхгүй тийм. Тэгвэл би л надад бол нэг за чиний үеийн залуучууд нэг иймэрхүү хөрөг байруул зүгээр шүү. За дараа нь гэд зөвлөхөд сонсмоор байна л да. Ер нь дунд гарын хөрөг байруул их зүгээр байдгийн. Хүний сонирхлоор их гарын хөрөг барьчихтаа зэрэг монголчууд ч нөө настай хүмүүсийн хүндлэн бид нар ч бас их хүндлэхтэй ардам шүү дээ. Тэгвэл их гарын хөрөг настай хүний өдөөс хамтынхаа өдөөс өвгийнхээ өдөөс ингээл гаргаад ирэхээр айгу эвгүй идэх байхгүй. Тэгэхээр үнэн хамаагүй. Гой үнэтэйгч барьж болно. Амьдыгч барьж болно. Тэгтээ гой дунд зэргийн эсвэл юу одоо хаш маань гартаа малинч барьсан болон зүгээр дунд гарын хөргөл илүү зохимжтой. Гэхдээ одоо бол хүний сонирхлыг бол бас үгсгэж болохгүй. Их дунд хамаагүй барьж болно. Бас биенийхээ хэмжээгээр ч барьж болно. Ер нь бол яг сайхан махтай шилттэй хүн бол их гарын хөрөг барьж болох юм тийм болно. Тэгтээ яг таны бас хилдэг зүг шүү. Яг даав өвгийнхөө өдөөс мухаа ингээд би одоо жишээний юм том их гарын хөрөг бариад аав өвгөө залуулсан муухай л юм те. За сайн уу гэх. За ер нь бол нэг залуучуудын хувьд бол тиймэрхүү юм байна. За нэг жоохон 40 гараад нэгтэй нэг идэр нас гэж ярьдаг шүү дээ. Идэр насны одоо хүмүүсийн хувьд амархуу хөрөг. За 40 гарсан 4-өөд арсаат гэхээр чинь бүх хүн түлийн зөвчөрөгдөд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үед бол одоо их дунд ястаа өөрийнхөө хүснээрээ барьж болно. Өөртөө зориулаад цар ганц бүтээл сэлбэртэйгээр хийлгээд юм том ширээний хөрөг хийлгээд тавьсан ч болно. 40 гараад ирэхээр бол тэгэл хөргөн дээр бол алинч барьсан болно. Тийм. Яг одоо ширээний хөрөг гэхэл одоо нэг авч явдггүй. Тэгээ яг нэг одоо ажил бизнесийн уулзалт нэр ширээн дээр нэг том хөрөг үүж идэв шүү дээ. Тийм. Тэр бол яг ширээний хөрөг. Тийм, ширээний хөрөг гэдэг.
Тэр одоо ямар тэрний бас үүсэл нь ямар хувь юм бэ? Тэрний үүсэл бол өстой яг орчин үеих. Ягаад орчин үеих тэг н одоо ширээний ард суудаг одоо бизнесмен том захирлуудын ас гарч ирсэн сэтэл واخгүй. Ингээд гоё одоо яа дий шүр гэхэд чи ингээд хийхэд томороо хийвэл илүү гоё байдаг. Манайх зөвхөн толгой хийгээл эсвэл хөр хийхээр хуваадаг байхгүй. Тэгэхгүй тэр байгаа тэр нөгөө байгалийн тэр бүтээлийг яг энэ чигээр нь байлгахын тулд ширээний хөр гарч ирж байгаа байхгүй. Тэрэн дээр ингээд яг байгаагаар нь гоё хийгээд одоо ийм гоё мань гараад ирэхдээ энэ яг ингээ байгаагаар гоё хөрөг болчих гэдэг. Гэтэл авч явах болохгүй болох гэдэг. Тэгтээ зэрэг хүн орж ирэхэд тамхилдаг ширээн дээр нь байж идэг. Одоо нэг сүвнэр гэж хэлж чараа болохгүй л дээ. Одоо бизнесийн л гол тийм байх. Би бас яг тийм юм харсан шүү. Энэ тэгвэл би ингээ харахтаа бол яг ширээний хөрөгч ч мэдээгүй л зүгээр ширээн дээр ингээ маш том хөрөг байж байгаа юм. За энэ зүгээр стол үсээ таны хэлдэг. За сүвнэр юм бахтаа гэж баг бодсон. Тийм бодохоор. Гэтэл яг тэрийг бол одоо яг бизнесийн уулзалтын үед ч юм уу ингээ гаргаад тамхилаад явдаг уу те? Тийм. Зөвхөн ширээн дээрээ л байж байгаа гэсэн. За яг эдгээр насны үед 40 гарчаад бол нэг сайхан юм аа цэста дураараа гоё хэлж болох юм байна те. Ер нь бол яг та зүгээр залуучуудыг ингээд хөөрөхтэй бас ингээ ойрхон байгаа ч гэж боддог ч юм уу эсвэл таны хувь хүний хувьд тиймэрхүү боддог зүйл байгаа юм. Бага хүн хөөрөхтэй болоод хөрг гарт бариад ирэхээр чулуу өөрөө айгүй энерглэг зүйл байхгүй. Тэгээ нэг залуучууд ч нөө одоо яа тий жоохон ойвргон уул суртын юм хүн бодохгүйгээр нэг дэврэгэн үе байдаг штеп. Тэр үедээ хөөрөхтэй болоод хөр гаргаж ирээд нэг хүнтэй тамхилаад юм яриад гартаа ингээ хөөрг иргэлээ бяцлаглалын чанар нь илүү өндөр болоо явчихдаг юм. Би бол ер нь сууж чаддгүй тийм ингээ хөрөмнөвч хүн байсан байхгүй. Тэгээ хөөрг хийж сурж ээж би сурсан. Намбайд сурсан. Тэгвэл ингээ тэг гэл бас тэгсэн юм байсан байхгүй. Тэгээд уул сууртай юмыг бодоход илүү зүгээр юм байна да гэж боддгийн. Хөрг хийгээ сууж явахдаа ч ингээд гоё юм бодлоо төвлөрүүлж өгдөг. Хөөргөө барай сууж явахдаа ч хүн ингээ бодлоо төвлөрүүлж цаав нэг тгий ингээд ингээ сайхан бодоод гарт. Хятадууд нэг юм феномен дээр ингээ хоёр бөмбөлөг гартаа авчаад эргүүлээ л гэдэг. Энэ ч нэг анхаарал төвлөрөх тийм шүү. Яг анхаарал төвлөр тийм учиртай болохоор залуучууд тэр талаар нь бодж байвал их зүгээр. Тийм ээ. Одоо таны үйл бодлого байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол иймэрхүү бол ойрхон үе дээрээ бас нэг өөр ингэсэн хөөрөхтэй болчихвол арай нэг юмыг уул сууртай бодоод байна гэдэг ч юм. Энэ бол таны үйл бодлын хувьд байна шүү дээ. За энэ бас үнэхээр гоё нэ. Яг би бас ингээ бодлолт нөгөө нэг хөөрөг ингээд хоорондоо тамхилж байгаа хүмүүсийг бодоход ч юм уу шууд нөгөө нэг юмыг ингээд ярилцлах одоо ойлголцлын түвшин шийдэх гээд магадгүй тамхилдаг гэж магадгүй. Нөгөө талаараа хөөрөг солилцоо тамхилж байгаа үед нэг юм гээ нэг юм боддогтэй яг хүн гээд нэг за нас юм ийм ярих гээд байгаа юм байна да. Ингэж байгаа юм байна да гэд яг нэг боддог юм шиг байна. Яг гоо таны хувьд нэг юм хөөрөгтэй ингэж байсан дурсамжнуудаас гэвэл за одоо чинь нэг хөөрөг харахаараа л нэг яг боддог дурсамж ч юм уу тийм зүйл байгаа юм. Одоо түрүүний ил ярьсан л да хөөрөг рүү орсон өвөг юм аа хөөрөг дурсамжны хувьд. Одоо бол ерөөсөө байнгын байцаалтанд л явж идэх юм тэнд. Монгол эр хүн болгон ерөөсөө л тэгдэг. Танилцал хөөрөг хийдэггүй л за гэл ярьдаг. Миний өвөгийн нэг юм байгаа. Би эсвэл болох гээд байгаа ямар н зүгээр үү гэл ингээл байнгын хөөрөгний яриаар орчдөг. Тийх баг шууд л ордог ерөөсөө. Тас нэгт ер нь тэрэнд бол гой чөлөөтэй зөвлөөд ярилцаад өгдөг. Тийм. Сайхан чөлөөтэй яриад хийгээ явцдаг. Тэгэд юу яадаг? Энийг нэг одоо хэлчих. Хүмүүс яг ингээд би ингээд зар оруулаад пэйж дээрээ зар оруулангууд хамгийн их оруулж ирж бухимдуулдаг асуулт. Наад хөрөг чинь хиймэл үү гэж асуудаг. Тэгээ байгалийн чулуугаар л хинжтэй гэж тайлбарлаж байгаа. Заримдаа нэг жоохон бухимдалтай үед бол хиймэл өөр газараас очиж үзгээд жоохон бухимдчдаг залбир юм шиг. Гэхдээ хаа хиймэл үү гэж сууж байгаа нь бас ямар ч юм яг хиймэл гэж байдаг юм уу? Яг нөө одоо хуурамч уу гэсэн тийм. Тийм хөргнүүд байдаг уу? Байдаг. Одоо энэ нөө цагаан хашид чинь нөө нэг үнэтэй чулуу учраас тэгээд ийм энэ маныг бол дуурайлгаж барахгүй. Тунгалагын чанар байхгүй юм цул юм цагаан юм байгаа шүү дээ. Тийм болохоор дуур амьлан байдаг. Маш их байдаг Монголд. Тийм. Тэрийг бол монголчууд хөрстэй чинь нүү эсвэл бас урд зүгээс орж ирж байгаа. Урдаас л орж ирж байгаа. Гэхдээ урдаас Монголд хөөрөгчд өөрсдөө юм цулаар нь авчираад хөөрөг хийж зардаг байхгүй. Тэр жоохон мох л да. Тийм үү. Тий. Тэргээд хашиг зардаг нь бас их буруу. Бид нэр одоо өөрсдөө хулигдчихж гэсэн тийм. Эндээс харамсмаар л юм. Орсын цагаан хашиг дуурайлгаад яг ингээд чулуугаар нь хийгээ тавьсан байдаг байхгүй. Хятадын анцах дээр нь хашны зах дээр ингээд ялах хэрэггүй.
бид нар бол аваад хараад ингээл мэдчихлээ юм л да. Шууд. Тий ширхгийн танин. Ер нь яг юугаар яаж таниад байгаагаа би өөрөө ч сайн мэддэггүй. Тэгтэл ямар ч сан таниад иддэг. Яг нөгөө нийгмийн мянга хийсэн бол угсаа таньж л байгаа. Одоо шүр мөрий чи ингээл нэг гаргаж ирэл харуулхад л тань штэ. Ерөөсөө хүрэх чиг байхгүй. Тэгэхээр хүн яаж тандий ингээд тэгэхээр би ингээд тайлбарлаж чаддгүй. Яа тиймэрхүү юм байдаг үү? Тий. Яг бахан хулих хөөрг за хурамч гэдэг зүйл ярьсан дээрээс асуучих. Манайхан өөрсдөө мэдхгүйгээр хуурамч юм авчдаг тохиолдол өөрсдөө хийх байт юм байна. Бага мэдхгүй авчаад тэр харин тэр агшнууд чинь барьж ирдэг байхгүй. Дотор талын хултныг жоохон тийм байна. Миний хашуурэг гэл гаргаал ирэнгүүт нь тэгээд эхэндээ хэлж чаддгүйсэн. Одоо бол шууд наа чин тийм шаазан шүү, шил шүү. Шилний шихмлаар шаараар ингэж хийд юм аа. Би наадах чинь засахгүй. Та тэгээ явандаа хөөргөө солиорой гэл. Сарамсалтай юм тий. Тий. Тэг яг хямдхан л байт юм л да. Тэр цав цагаан тийм юу хямдхан байдаг байхгүй. Тэрийг манайхан чулууны мэдлэг мотоо болоо л тэгж байгаа. Тэгтээ хүн болгоно тэрийг чи мэдэх албагүй шүү дээ. Угаасаа хэрэглэгчид юм чинь мэдэхгүй танихгүй учраас сайн асууж лавлж ээжл хашны хөвд шүү. Ман дээр бол хятад хөөрг гэж байгаа. Хятадын нөө ирээнд зардаг ч юм уу өөр тэр чулууны хотууд зардаг юм хятад байт юм да. Надад хүнд үзүүлдэг нэг байгаа. Тэр нэг гартаам тавиатай. Энэ үү? Толгойтой тий. Наа чи хятад хөөрг байхгүй. За энийг бас харж ярьчих. Тий. Наа чи хятад хөөрг. За энэ одоо чулууны хувьд. Чулууны хувьд бол уг нь гартаан байгаа юм. Тэнгүүд гаднаас нь өнгө шаардсан. Эдгэрлүүч ингэж гүн өнгө орохгүй зөвхөн гадна талд нь өнгө оруулдаг байхгүй. Тэнгүүд энэ ингээ байгалийн өнгө. Энэ ингээд нэг тийм 50 мл өнгө нэг ягаараад нэг юм ингээ будаг шиг харагддаг байхгүй. Байгалийн будаг болохоор ингээ шал өөр натурал нэг дотор нь байгаад байгаа юм шиг тий. Одоо ингээд яг бас яг таныг хэлсэн чи яг тийг санагдаж шít. Одоо энэ гаднаас нь ингээ зурцсан юм шиг. А энэ болохоор яг ингээ цаашаа бүр орцсон байгаа зү. Уусаа чулуун дотроо өнгөн байгаад байгаа юм шиг байдаг юм тий. Ааха. За өстө би үнэхээр өнөөдөр л мэдлэгээ зузаадах гэж байна. Яг зүгээр иймэрхүү зүйлүүд яриад байгаа нас хаад надтай адилхан баг маш олон хүмүүс байдаг. Маш олон байгаа. Тий. Би бол одоо жишээ нь за нэг хүн баг одоо надад ингээд тамхилгаад за энийг нэг эвтэйхэн аваад нэг унагчихгүйхэн шиг буцаагаад өгчих юмсан да гэдэг л бодолтой байсан байхгүй тий. Тэнгүүд одоо ингээд тамхилах ёсоо за өмнө миний нэг бас бичлэгэн дээр за ингээд дайлангаа хураах мураах гэд бүх юм яс журамтай байт юм шиг байна. Тэгээд энэ талаар бас сайхан мэдэж авал энэ өнөөдрөөс үнэхээр гоё яриа болж ийн гэж бодож байна. За тэгээд юу яачих юм хөөрг мэдэхгүйсэн тамхилахад ерөөсөө энэ хөргө авлаа. Түүнээс толгойн суллаа өгсөн байгаа. Ингиж эргүүл суллаад нар зүв. Тий. Дотор талын ингээд албаараа бүтэн тойруулаа үзчихдэг байхгүй. Энэ яаж нэгвэл дотор хөнгөлгөө хийцийг үзчихэж байгаа. Дотор тал нь торторгоо юм тулж гинөө үгүй юу гэдгийг давхар үзчихэж байгаа. Тэнгүүтээ хөөргнийх нь энэ тал нь юм байна. Энэ тал нь юм байна. Тэгтэн далимд нь энэ ингээд гэрлийн олтон дээр хийцийг харцдаг байхгүй. Тэгэл тамхилаад ингээд мөн хөрөг бол дотор тал нь так гэж халбан тулаад ирэх юм шнэ. Давхар шалгацж байгаа байхгүй. Энэ гэхдээ яг би бас сонирхол асуучлаа шүү. Зүгээр та ингэж зүгээр хүнтэй хөрөлтөө ингээд газ шинжчихдгүй нөө мэрэгжлийн үүднээс эсвэл ер нь Монгол ирчүүд ингээд энийхээ ингээд тухайн үеэсээ те нэг одоо дээр үеэсээ ч юм уу ингээд за энэ нэг иймэрхүү хөрөг барьдаг хүн байна да гэд энэ нь бас бүр ингээд бүх Монгол ирчүүд хүн суудсан зам байсан уу? Өнөх суудсан зам байгаагүй. Яг бол хөрөгний хэрэглээ бол зөвхөн тэр дээдчүүлийн дунд болон цөөн хүмүүсийн дунд одоо шиг юм элбэг байгаагүй байхгүй. Хийн гэдэг нь өөрөө маш удаан хийгддэг багж муутай байсан болохоор одоо ягаад тийг шалгаараа гэдэг бол одоо багж тулцсан. Багж тулцсан байхад бид нар тулцсан гоё юм их хэвээр байхгүй. Тийм болохоор би ингээд жоохон бардамж авахгүй муу идэг хүмүүс байдгийг шүү. Зүг. Ингээд шалгаад үзчихээрэй. Гэхдээ бол ер нь одоо ямар ч юм дээр таарсан зүгээр өөрөө мэдлгүй л ингээд эргүүлээл эргүүлж тойруулаад шинжчихдэг. Тийм би ихтэй гайгүй. Гаднаас нь хараа мэдчихдэг болохоор. Дотор нь ойлгомжтой болчих жоохгүй. Гаргаал ирэхэд нь ингээд эргүүлээд. За буцааж өгөхдөө яадаг үлээ. За энэ талаар яг ингээл буцаагаад өгч. За энэ бас ийм ингэж дарж үгүй дарахгүй гэсэн тий. За одоо ингээл унах гэдэг үл ингээд төсч чинь. Энэ хуруугаараа ер нь барьчулах зүгээр шүү өөргийг. Ягаад гэвэл унах магадлал их учраас. Эсвэл энэ хүзүүч өөрөө юм дэнсэ гэдэг юм жоох юм үүтэй байгаа. Трапезм байгаа. Тэрэнд ингээ хурууган тулгачиж болдог байхгүй. Тэгээд гоё нэмгэн чамын хөрөгтэй хүн бол энэ хуруугаараа юм арай жижиг хөрөг байх юм бол ингээд арчдаг байхгүй. Энэ хужаа хөргөнүүч ч маш зузаан хулт муутай. Энд чинь зөвхөн монголчууд хөрөг барьдаг ингэлээгээ зориулаад хэд татгаал тэгээд сулаар нь хийсэн учраас халамцуу хөлөмцөө хүмүүс так гэж хөргөлдөг байхгүй. Тэрнээс хамгаалаад
Энэ бол ёс заншил биш зүгээр Одоо гоё. ер нь бол өөрийнхөө үүргийг Хамгаалж яах гэсэн үг байхгүй. жоо халамцуу. Тий, найр наадам дээр так гэл ирдэг, так гэ цогт юм агаас тас гэл явчихдаг. Тэрнээс ингээ хамгаалаа гоё хуруугаа ингээ оруулаад өгч болно. Энэ бол нэг ёс заншил бол биш зүгээр өөр хамгаалах юм. Хөргөө өөрсдийн хөргийг хамгаалт. Та гэхдээ энэ үүргийг бол ер нь бол бас ингээд надад хэлбэлж байгаа хүмүүс орж асуух үед нь ингээд харьцуулаад харуулдаг хөрөг биш тийм үү? Тийм. Гэхдээ энэ нэг хүний аавынхны хөрөг дотрын ухаад өгчөрэй гэсэн. Уг нь миний үзүүлдэг хөрөг бас өөр байгаа юм. Тэр хүмүүс маань үзчихэд уучлаарай. Гэхдээ өөрт нь өмнө нь хэлсэн байгаа хөрөг. За баярлалаа. Энэ бас бүх юм нь бас нарийн учиртай юм. Яг нэвтрүүлгийн дундуурхаа бас эвэлшдийн талаар бас бицхан энд тайлбарлаад өгч тий. За. Манай Swi брэндийн бүтээгдэхүүнүүд байгаа. За хүүхдүүдтэй бол одоо хүүхдүүд бол ялангуяа нэг будааны чигнэнд маш их дуртай шүү дээ. Тэгэхээр будааны чигнэг байгаа. За би бол таныг өнөөдөр бас чипсээрээ дайлж байна. Би ингээд задлаад явчихтаас идэр манайх болохаа гоё чөлөөтэй л цагаа ярилцдаг. Мэдэхгүй тэгээ хувийн үзэл бодын талаар ярилцдаг л. Тэгвэл танай тухай мэддэг юм ярьж болох нь шүү дээ. Болно тий. Энэ компот ба шүү дээ. Энэ компот тэгээ энэтэй цуг гарсан жүүснүүд дээр явахдаа шагаа бид танай захирал шагаа би их нэртэйгээ бид гуруулаа хамт явж үйлдвэр дээр нь очиж амталгаа хийж сонгож ийсэн. Одоо яг наадахын чинь бас яг ярих гэжсэн шүү дээ. За та одоо наадахаа бүр маш дэлгэрэнгүй энэ компотыг бүр надаас илүү мэдэх ёстой л хүн байна дүү. Тийм би бүр очиж сонголтсон. Тэгэхээр та яг тэр үйлдвэрийн ч юм уу гээд дамжлаг эдрийг бол харсан уу? Харсан. Бүгдийг нь талаар ойлээд гүйл. За тэр бол маш том үйлдвэр байлаа. Тэгээд ингээ 3 замаар лөө 4 замаар ингээд яг компотыг харсан. Компот нь гарч ирсэн. Том ийм савлгаатай газан савлгаатай яг одоо энэ ирж байгаа яг энэ компот маань Америк руу үйлдвэрлэгдсэн. Дахиад нэг юм жижиг савлгаатай ингээ гарцсан. Тэр нь юм хөөх юм бомбор хэлбэр мэлбэрт. Энэ хаашаа явах гэж байгаа чинь энэ Япон руу гэж байгаа. Тэгэд Америк, Япон хоёр авж байгаа бүтээгдэхүүнд ямар ч эргэлзэх шаардлага байхгүй болж байгаа. Тэгээ би тэд нэг юм дээр нь ярьсан байхгүй. Би өөрөө фитнест явдаг, дэглэн барьдаг гэсэн болохоор сахаргүй юм их зүгээр өдөө штэ надад сахар нь яад юм болоо гэдэг асуухгүй. Тэгсэн чинь сахар яад гэж өөрийнх нь байгалийн сахар байгаа энэ гэдэггүй. Энэ бид идэхгүй. Ямар сахар гинэ холд юм уу яад гэдэг. Дагаа яв гэдэг. Тэг очиод яасан чи гээд энэ тоорны сахар. Энэ одоо гүзээлзэгний сахар гэдэг одоо жимсний өөрийнх нь сахарыг би бас наадах чи ингээд подкаст болон дээр ярьдаг байхгүй. За жишээ нь манай компотыг би өөрөөс маркетер хүн те. Тэнгүүд ингээд маркетинг талаас ингээд ярьдаг. Би тэгт яг үндэ үзээгүй л байхгүй. Тэр үйлдвэрүүд. Тэнгүүд хаа за одоо би таньс суух гэдэг юм тэр сахар орлуулагчаас ялгаатай нь энэ жимсний сахар, жимснээс гарч авдаг байгалийн сахар гэдэг нь яг юу гэдэг юм бэ? Яг ийм өтгөн одоо юу гэх юм? Сахар ч юм бол ингээд нэг юм юу гэдэг чинь зунгаарлцсан одоо юу гэдэг юм? Одоо яг сахарыг одоо шингэн болгоод яачих юм бол нэг бүр царайдсан шал өөр юм болно шүү дээ. Тэр бол гоё юм зөвгийн бол шиг өнгөтэй. Гоё юм. Тэгээд ямсаад үзгээ халбагдаад ингээд зөвгийн бол шиг ингээд амсахтаа зэрэг нялуун байдал нь яг юу сахарнаас үйлдвэрийн сахарнаас арай өөр. Тэгээд эн чинь жимснээсээ гаргаж авч байгаа учраас маш зөв болчихж байгаа. Одоо манайх бол хөдөө гадаа явахдаа болон хүүхдүүдтэй авч явдаг юу бол ганц нүдэрээ үзсэн бүтээгдэхүүн учраас энэ компаунд жүүсэнд бол өстэй айх юмгүй. За ер нь одоо бол өстэй яг энэ нисхийг бол өстэй яг л таал ярих юм байна тий. Би нөө яагаад хамт явсан гэвэл тэр нөгөө нэг хаш маш үзэх гээд тэгээ замаа нэгтгэхэд явж байгаа маань тэр байхгүй. Зүг. Яг бас ойлаа л ажил мэржлээ гэж явж л байсан тий. За одоо тэгэхээр яг гүзээлсний компаутыг хийхэд яг л энэ гүзээлснээс гаргаж авдаг жимсэл ашигладаг. Тийм, юу сахарын ашигладаг. Яг би юм сонсчихсан л да. Одоо нэг мэдээж энэ хүнд эцсийн хэрэглэгчд очиж байгаа юм чи гүзээлснүүд маань маш гоё өнгөлөөг тэг ямар нэгэн алдаагүй юм гоё гарч байгаа л өстой тий. Тэнгүүд нэг жоох ингээд одоо яг би ингээд хэлчихсэн. Царай муутай жоох ургацсан ч юм уу тий. Тиймэрхүү жимснүүдээр нь бас яг гаргаж жимсний сахар гаргаж авдаг юм шиг байна тий. Тийм. Энэ тэгтээ нөө өөрөөсөө нөө яг байглаас гарч ирэхдээ гадна тал нь ингээд чихэрлэг байдна. Тэр чихрээ өмнө нь дамжлагаар оруулж чихрийг ялгаад тэгээ дараа нь юунда доозын тааруулж хийгээд ингээл явдаг юм байна гэж би харсан. Ингээ яг гой тус тусд ингээ савлаа тавьсан байдаг. Тэгээ эн чинь ингээ дамжлагаар ороод цэвэрлээд гой юу болгоо штэ нөө. Эрүүл ахуйн талаас нь ямар нэгэн юуг болгоод хариуцгаад тэгээ бэлдээд тэгээ дараа нөгөө сахараа нэмээд одоо өөрийнх нь сахарыг өөрт нь буцааж нэмээд ингээ үйлдвэрлэв. Би бас Америк руу гардаг лаацлан энэ бас идэж үтсэн. Яг адилхан байгаа зү тийм. Угаасаа энд ингэж хийгээл зам нь өөр юм билээ. Цаашаа явдаг зам нь л өөр. Савлгаа руугаа явдаг зам нь Америк руу гардаг зам Япон руу гардаг нөө савлгааныхын зам нь л өөр болохоос яг ингээд энэ Япон руу гарах гэж байгаа шүү гэдээ арай өөрөөр хийдгүү. Америк руу гарч байгаа юм чаа энийг нь гоё хийнэ гэсэн юм бол баа. Энэ Монгол руу явах юм чаа. Тийм үстэй байхгүй. Гэхдээ яг
иймэрхүү яг манай үйлдвэр дээр байдгүй ч гэсэн яг жоохон Монголын нөгөө зах зээл жижиг юм уу эсвэл манай одоо нэг хятад гэхээр жоохон муу юм байдаг гэдэг ойлголтоороо өөрсдөө жоохон мууг нь авчаад тэгээд нөгөө зах зээлд оруулж ирээ зарагдаад хятад муу юм гэдэг л ойлголттой болцсон баг тий. Тэгээд одоо тэгтээ бол харьцангуй тэр болголт нэлээд багассан юм шиг байна. Одоо бол багс угаасаа хятад юм чанартай болцсон, сайн муу гэж байгааг нь хүмүүс мэддэг болсон. Гэхдээ мэдгүй хүмүүс байгаа шүү дээ. Би бол нүдэрээ очиод үдцсэн болохоор аль нэг гоё байгаа, тэр бол гоё байгаа гэж мэдээд байгаа байхгүй. Бусдаар тийм хямдхан ч юм уу эсвэл сахар нэмдэг, энэ гүзээзэг ч юм одоо тэр жимснүүдээ арай өөрөөр хийдэг ингээд өчнөө үйлдвэр баашдаг чинь юу хятад ч юм бол өстэй үнэхээр том зах зээл юм чинь. За яг уу баярлалаа, энэ хэсэг бол бараг л одоо манай маркетинг болчихлоо. Яг уу яг нүдээр уулзсан одоо үдсэн үнтэй бас ингэж ярина гэдэг маш таатай байна л да. Яг уу яг саяны асуултыг бас хөөрөгтэй холбоотой ярихад энэ хятадууд өөрсдөө одоо энэ хөлөгч чулууч юм эсвэл одоо юу гэдэг бид нөгөө нэг компотыг сахартай байх чинь одоо сахаргүйгээ илүү заруулалтаа энэ хуурам эхлэлт яваад шүү дээ. Хятадууд хийхдээ бас манайх руу яг хуурам чимээ ингээд жинхэнэгээ явуулаад байгаа тохиолдол байд юм уу? Бага. Хийгээ тавьсан байгаа юмнуудыг авчираад за бид юу нэр дуртал мохоо. Тийм баг. Тоочны газрууд байгаа. Ингээд тавьсан бүр яг энэ хятад хийснүүдийг ингээд очвол би одоо яах гэж ингээд нэг юм авах гал эмг бүгд ч юм авах шаардлага гараа. Аяга маяг бэлэн төгөхгүй явж байгаад ингээд дэлгүүрүүдээр орно шүү дээ. Тэгтэл ингээд нүднөөцөрт ингээд өөрөө тавьсан хүн ингээд авах гэж зогсож байдаг байхгүй. Авцсан ч байдгийг угаасаа. Тэнгүүд одоо жишээ нь би бол одоо би эхлээд хөөрөгтэй болъё гэхээр заа нэг тим газрууд дээр явлаа тий. Тэнгүүд очиод тэгээд авах эрсдэл бол маш их байгаа. Маш өндөр. Угаасаа байгаа. Айгүй их авч байгаа. Манай өөрсдөө ч мэдэхгүй. Тийм. Яг одоо яг би бас энийг маш ингэж хулчилж яриад байгаагийн учир нь хаа бид нар зүгээр Монгол эрэгтэй хүн бол нэг хөөрэг авахта ядаж энийг ингээ харцдаг байгаасаа гэсэн танд одоо юм байдгүй. Тэрийг тэгвэл одоо яг энэ нэвтрүүлгээр хэлээдгүй шүү дээ. За эхлээд нэг хөөрэг авахта та бүхэн энийг нэг ингээ харцдаг байгаарай. Ингээд ингээ харцдаг байгаарай гэдэг юм. За энгийн хүн харахад их амархан юм тайлбарлаж үгүйзээ. Гарт ингээ барихтай зэрэг хүнд байдгийг. Энэ 3 мм-ийн зузаантай багтдаг байхгүй ханыг. Тэнгүү тэр хятад хөөргөнөж болохоор эндээс нийшээ нэг юм шулуун багжаар хатгацсан энэ хэсгийн энэ чулуунууд нь бүхлээрээ үлдсэн ингээ хүнд байдгийг. Тэгээд дотрын нэг ингээ үтсэж байгаа. Хаста юу шиг зөгийн үр шиг ингээ тарчгинсан юм байна. За тэгэнгүүтээ ингээ харангууд энэ мөрний сэлбэр гэдэг байгаа юм баг мэддэгдэхэр гүн ингээ дүрс тавьдсан. Тэгээ ингээд хөрөөнүүд нь ингээд байж идэг. За тийм байгаа. Тэгээд жоохон яах юм бол ингээ харангууд байгалийн өнгө нь биш гаднаас нь өнгө тавьсан юм харагддаг. Тэрийг бол би сайн хийцтэй бас байгаад байдаг. Сайн хийцтэй нь болохоор тэр байгаа хөрнүүдийн бүгдийн хооронд нь мөрийг ингээ болохгүй ингээ харж байгаа. Компьютероор ятсан CNC-гээр тавьсан мөрнүүд гэдэг. Ямар ч алдаагүй ингээ бүгд хоорондоо адилхан. Энд чинь угс гар хийзэр хийж байгаа юм чи тэгэж компьютерээр хийсэн юм шиг аа. Тий, компьютерыг шууд мэддэг үст тийм яг ижлэх хоорондоо. Том жижиг том өргөнийх жижиг өргөнийх яг хэмжээ нь мөрнө. Ийм жижиг өргөндөрт наадхан шиг том мөртэй. Яг нэг хэмжээ өгсөн байдаг. Тийм үү тий. Одоо яг дунд гарын өрг одоо энэ том өргөтэй байлаа тий. Тэгвэл энэ хоёрын мөрийн харангууд яг энэ хоёрын хэмжээ нь яг адилхан. Яг адилхан. Бүр баг гарын өргөний хэмжээ ч адилхан байж байгаа. Тэр чинь компьютер дээр нэг хэмжээ өгч байгаа юм чинь гэл сэлчдэг. Нэг л тийм хэмжээтэй. Хоорондоо адилхан мөрнүүдтэй байдаг. Хэрвээ ялгагдахгүй бол дотор өнгөлгөө бол огт байдгүй хятад өргөнд. Ерөөсөө байхгүй. Ерөөсөө байхгүй тий. Ядчил ороод нэг тойруулж шалт тий. Албан ингээл үтсчих. Одоо дотор өнгөлгөө хийж чаддаггүй Монгол хөрөгч ингэж байхгүй. Дунджаар зүгээр нэг хөөргийг хийхэд хэр хугацаа зарцуулт юм бол? Одоо бол би 3 хоног. 3 хоног. Энэ гэхдээ хурдандаа орж байгаа баг. Хурдандаа орох баха. Гэхдээ нөгөө үйлдвэрлэдэг улсууд байна штэ. Нэг хүн нэг зөвхөн доторын нухдаг, нэг хүн зөвхөн гадны хэлбэрийг хийдэг, нэг хүн өнгөлдөг, нэг хүн мөрийн сэлдэг гэх ингээд дамжлагтай ихэр хамаагүй урд идэг гэж магадгүй. Энэ том дэлгүүрүүдийг хараад тэгж хийж байгаа юм шиг харагдаад тий. Та бол яг хөргөний деталь болгон дээр өөрөө ажилладаг гэсэн үг үү? Ухалтан дээр би нэг 2 дүүгээ юу байдгийг. Туслуулдیں۔ Тэр одоо яг танаа урлангаас гарч байгаа хөрөг бол ерөөсөө л яг таны гараар бүх юм нь ороод гарт юм тийм үү? За, ер нь ахаад зүгээр ойрын зорилго гэх юм уу эсвэл тийм зүйл юу вэ? Ойрын зорилго одоо урлантай их олон жил явчлаа. Одоо дэлгүүртэй л болъё гэж бодож байна. Өмнө дэж боддгүй байсан. Тэгээд одоо хараа хүмүүс нь олон жил явчихтай зэрэг асууж байгаа хүмүүс нь танай дэлгүүр хааны
Дэлгүүр чи хаана гэж байнга асуудаг учраас нэгэнт хүмүүст хүрч байгаа юм чинь дэлгүүртэй болчихвол зүгээр юм байна. Тэгээд цаашдаа шүр тавиад тэгээ хүмүүс нөгөө юм авчираад янзлуулах толгой нуухнаас ахгүйл зөндөө асуудал байгаа. Тэр болгон зориулсан тийм дэлгүүртэй болчихвол болж ивэл бүр Монголд нөгөө нэг юм сүнээр чулуун сүнээр огт хэрэглэгддэг ч гэсэн жуулчд одоо их явдаг болсон учраас бас тийм гоо чулуун сүнээртэй болчих юмсан гэж боддог. Яг энэ хөөргөний чулуун сүвнэр өө. Тийм зөвхөн чулуун биш хөөргөний биш чулуун. Зүг. Чулуугаар хийсэн. Чулуугаар хийсэн одоо тэр арслан шиг ч юм уу тийм чулуун бөгөж эмэг зөвлөлт гэл байдаг шнэ. Яг одоо нэг цуунан болонгууд нөгөө аялал зугаалгын сарууд эхлэв. Одоо манай ялангуяа монголчуудыг зорж маш олон гадныг ярьж байна те. Тэгэхээр гадныхан хөөргийг одоо анхаарад ч юм ямар хөө сэтгэлтэй байд юм бэ? Би ч гадны хүнтэйс та тамхилж тэгж хөөр үзүүлж байгаагүй юм байна. Тийм үү. Бас их сонирхдаг юм шиг байна. Нөгөө нэг залуугийн бичлэг явуулсан хөөргийг харснаа нөгөө юу одоо героин хар тамхи гэж байна тийм. Монголд юусэн ингээл хоорондоо солилцол татчих юм байна гэд тийм бичлэг явуулсан шүү дээ. Тэгмаар энэ мэн дээрээ хийж байгаа. Ингэж сарж байгаа гэсэн тийм. Тэгэхээр яг нөгөө би бодохтой хаа зүгээр ингүүл одоо чинь би нэг хөөрг сонирхоо тань дээр ирээд урлан дээр чинь байхаар илүү тав тухтай юм шиг надад санагдлаа. Одоо чинь мэдээж хөөрг бол одоо үнэт чулуу тий бас хүний амар үнэт зүйл байгаа шүү. Тийм болохоор энийг авах гэж байгаа юм бол шууд сэтгэл хөдлөлөөр л ирэхгүй л байх. Тийм болохоор тэр цаг зав зарлаа танаас сүрлэгээ аваад хоорондоос ярилцаад нэг кофе цай хийж өгөөд суугаад ингээд авахд бол надад бол миний хувьд гоё тухтай юм байна. Тийм болохоор нөгөө шууд урлан дээрээс ингэж худалдаалахнаас таны давуу тал болтгоо. Болдог. Маш их давуу тал болдог. Дэлгүүрүүд бол худалдааны төвүүд дээр явж хагаад нөгөө ингээд тэнд чинь ингээд тойрол галт сал ингээд юм дунд ингээд байж байгаа шүү дээ. Яаж хийж байгааг нь мэдэхгүй тий. Энд чинь орж ирээд үзүүлээл миний хийдэг өрөө маань энэ ингээд орол харангуй чинь тэндстэй шараа зоосон бүжгэнс өрөө. Өө за найдвартай газар байна гэж. Ер нь одоо нөгөө хүмүүс юм их мэддэг болсон учраас ингэж хуучны хөөрөг сонирхох нь багасаад өөрийн гэсэн хөөрөгтэй болох шинэ хөөрг авч өөрийн болгох тийм бодлоод их болсон. Тэгэхээр сайн юм авах нь чухал болчихж байгаа юм. Тэгэхээр баталгаатай газар хэрэгтэй болчихж байгаа юм. Тэгэнгүүт яг хийж байгаа гэдэг нь мэддэг газар болохоор тэгээд давуу тал маш их давуу тал болтой. Тийм байна. Тэгэхдээ бас та энэ урлан дээр бас ингэж худалдаалахаа битгий зогсоогоор. Гэтэ яг мэдээж дэлгүүртэй болуулж гисэн зүгээр тэнд яг үнэхээр хүн ороод тав тухтай үйлчлүүлдэг. Дэлгүүртэй ороод гартаа зөвлөгөө аваад нэг жохоонс мэдлэгтэй болоо гардаг. Бас тийм байвал гоё юм тий. Таас хэрвээ дэлгүүртэй бол өөрөө байх болно. Байна да нэг өдөр гаргаад ч юм уу тий. Найзаагаа дуурайгаад. Гэтэ бас яг энэ хөөргөний талаар юм жижигхэн одоо 1 минутын одоо рилс гэж ярьдэн шүү дээ. Тиймэрхүү юмнууд бас оруулаад байвал бас их гоё зүгээр л юм байна. Би чинь одоо зүгээр нэг энэ хөөргнөөс одоо нэг юм хөөрг байлаа гэдэг маш олон мэдлэгийг эндээс тойроод маш олон мэдээлэл явж идэв юм тий. Энэ болгоныг гоё ингээд рил болгоод оруулаад байвал надад бас гоё юм байна. Гоё яг зүгээр энэ бизнес ч гэсэн хүмүүст гоё мэдлэг болгох цаа нөгөө талаар энэ бас маркетинг байж болж болох юм байна тий. Яг л танд зүгээр өөрийнхөө би өөрөө маркетингийн мэрэгчлэлт болгоод бяцхан зөвлөгөө өгч байгаа шиг юм. Дэлгүүртээ болол та бас тийм юм. Та бас өөрөө нэг дуу оруулагч байсан гэрлээ тий. Хоолой гоё юм байна. Тэгэхээр яг ингээ гоё ингээд рил болгоо ингээ оруулаад байвал надаас айгу таадаал байх юм. Яг нэвтрүүлэг манайхаа нэг цаг за подкаст маань цаг горчин болтгийн. Тэгээд одоо мэдээж нөө метраж нь дуусчих шиг байна. Яг одоо нөгөө нэг манай подкастын 2 дугаар үлээл одоо нэг LED-ийн 14 5 дахь цочгонгоор орж байгаа байхгүй та. 2 дугаар үлээлдээ болохоор би хүн болгоноос яг хөөрхтэй холбоотой байхгүй ч гэсэн бол. Яг нэг дотроо боддог ч юм эсвэл за би нэг подкастт орох гэж байгаа маань урилгыг хүлээгээд авчлаа тий. За нэг иймэрхүү зүйл би ярина да. Эсвэл магадгүй зүйлээ ярьж чадаагүй ч юм уу тиймэрхүү зүйл байгаа юу. Тэрийг бол бас яг нэвтрүүлгийн хамгийн сүүлийн хэсгийг бас цочондоо үлдээгээд манай нэвтрүүлэг дуустдаг байна. Яг хөөргөний тухай ярина гэсэн болохоор одоо бэлдсэн юм бол байхгүй. Угаасаа л миний мэддэг юм яг асуух учраас. Тэгээд энэ дээр нөө нэмж хэлэхэд ингээ яг нэг хөөргөний тухай би ресерч жоохон 3-4 минутын юм оруулдаг байхгүй. Тэгтээ зөвхөн зарах гэж байгаа өргөөл тайлбарж оруулдагаас чиний хэлж байгаа шиг ингээ ийм учиртай гэдгийг нь бол барыг ярьдаггүй. Тэгээд хүмүүс тэгдэг байхгүй. Жоохон нэг тэд гэл үн хэлээл би бол үнэн байнга тавьдаг. Нэгт хоёрт нөгөө нэг зураг оруулдаг. Зураг оруулахаар хүмүүс ингэж гэрэл тавьж байгаа зураг оруулаад байхгүй. Тэгтэл энэ түгжрэл дундуур ингэж зовж очисон чинь нөгөө зурагнаас өөр байдаг байхгүй. Тийм юунуудыг битгий гаргаж байгаарэ гэж хүмүүст хэлдэг байхгүй.
тэр чинь хүн цаг цаваа зохицуулж очиж байгаа шүү дээ. Бодиттой байхын тулд би бичлэг оруулдаг байхгүй. Зүг. Тэгээд за энийг нэг яриха нэг юм яригдсан болчлоо. Хүмүүс нэг доотлолд орж ирэл наач тийм үнтэй юм байна. Наа чи 76 алах юм та гэд. 76 хүн ингээл Монголын бүх баялагийг худалдаж аваад хүний хийсэн болгоны аваа суугаад байна гэж яг хөдөлмөрч хүмүүс л тий амжилтанд хүрж байгаа хүмүүс л юм авдаг байхгүй. Маш олон хөдөлмөрч тийм гой залуучууд зөндөө байна. Маш олон болцсон. Тийм маш олон байна. Хамгийн гоё хүмүүстэй харьцуулдаг ажил бол хөөрг байдгийн. Зүг. Дандаа ингэж урагшин гоё тэмүүлж явж байгаа хүмүүс ирдэг байхгүй. Хөрөг. Тий. Та тэгэхээр бас яг таны хийж байгаа зүгээр яг таны ярин санзаар таны хийгдэж байгаа хөрөг болгон одоо нэг массын ихэнх хувьд бол зориулагддаг юм байна. Тийм. Ер нь бол бас бизнесээ доктораар явж байгаа. За магадгүй ингээд жоо дээшээ тэмүүлж байгаа гэж таас хэлдэг. Тиймэрхүү хүмүүс ер нь бол зориулж баг хэмжээгээр хийдэг гэж ойлгож байна тийм. Угаасаа л нөө бага хэмжээгээр хийгдэх нь тодорхой нь өөрөө ингэж хийж байгаа учраас тэгээд яг нөгөө зорж яг нэм урлангаас авандаа хаанаас мэддэхгүй тодорхой бус биш яг ингэ судалсан байдаг. Бүр жил 2 3 жил ингэ ми югд пэйжийг дагаад үзсэн хүмүүс яг зорж ирдэг байхгүй ингээл. Тэгээд хөөрг бол дахин давтагдахгүй байх хэвээр. Ман хөөрг бол. Тэр нь хамгийн чухал байдаг юм бас. Ямар ч одоо чинь сайн нэг хятад хөөрг гэж ярьлаа те. Яг ингээд нэг юм үйлдвэрээр нэг хэвэн цэцгцэн шиг маш олон адилхан өргөнөд. Тий. Яг адилхан ингээд том жижиг их баг яг хэлбэр хэмжээ. Одоо энэ юун дээр байгаа хөөргнүүд нь бол ингээд гаргаал тавихад бүгд хоорондоо өөр хэлбэртэй, өөр мөртэй. Яг чулууных нь нөгөө чулуу нь ямар байсан тэр бүтцээс нь эхлээд хөөргөнийхөө хэлбэрийг дагаа авчдаг байхгүй. Нэг стандартад барьчихаар л тийм модон харагдаад байдаг. Гэтэ яг тийм л би одоо ингээд бас миний хувьд ингээд маш гоё үнэт зүйл болоо би танаас нэг хөөрг худалдаад авсан чинь. За нэг хүнтэй ингээд уулзсан чи яг адилхан хөөрг гэж. Нэр муугал юм тийм. Тэгтээ байгалийн чулуу мань бол давтагддаг юм уу? Картамч өрн давтагддаг. Яг ижилхэн явдаг юм бол нэг өнгийн чулуун хөргөл. Би нэг юм ярих гэж бодсон байсан юм байна. Монголчууд л үнэтэй хөөрг хэрэгэлдэг гэж яриаддаг өвөө байхгүй. Дэлхийн зах зээл дээр хамгийн үнд хүрсэн хөөрг дээдлэн 4 сая доллар хүрсэн юм лээ. 4 сая доллар шүү дээ. Тэгэхээр ч амар байгаа үстэй. Тэгэхээр зөвхөн монголчууд хөөрг хараад монголчууд зөвхөн ингээд нэг одоо юу гэдгийг зарим нэг хэтэрхий соёлтой ухаалаг болох гэдэг монголчууд нэг юм тэнэгтэй чулуу яагаад байна гэж яриад өгөө байхгүй. Энд чинь нэг маш олон юмны бүтэц тэгээд урлагийн бүтээл байгалийн өөрийн нэг юм гой бүтээл дээр хүний гар орж ирээд явдаг учраас дахин давтагддгүй гэдэг учраас тэгж одоо юм мэддэглэхийн одоо тэг том юм цуглуулдаг хүмүүс тэгж юм түргэж авсан байна. Тэгэхээр дээрээс нь чулуу өөрөө маш их энерги ялгаруулж идэг гэж юм аа тийм. За яг би бас нэг юм гоё асууха марчиж. Хятадууд хүнтэй ингээ уулзаад анх удаа уулзахдаа шууд нэг тамхилдаг байхгүй юу? Шууд тамхилдаг. Тийм. Янжуур тамхи гаргаж тэр нь баг ингээ танилцах ингээ ёсонд нь орцсон юм шиг. Тамхи татгүй байсан ч магадгүй тамхилаад ингээ хоорондоо өөр тамхил тэргээ сольж ингээ татаад тэгээд нэг юм тамхи татах зур ч юм яг би заавал тамхи татах гэж байгаа юм шиг зүгээр яриа ч юм уу ингээ айгу таатай болчихдээ юм шиг хамт ингээ тамхилаад ингээ зогсож явахдаа сууж явахдаа ч юм уу тийм л хятад нь хаасаагүй тамхины үлгэн шүү дээ. Хоол идж чадсан тамхиттай байж тэгээд ингээ хоорондоо зөрүүл тамхиттай юм ярихад илүү тухтай байх нөхцөлийг бүрдүүлдэг юм шиг. Яг энтэй адилхан монголчуудын хувьд бол яг энэ хөөрөглөх ёс юм шиг байгаа тийм хөөрөглөх ёс. Тэгээд дипломат ёсонд бас явдаг байсан. Ингээд олон хүн дунд хөөргөлж хагаад нэг хүн надад хэлж өгсөн шүү. Олон хүн дунд ингэж сулж хөөргөлж байгаа шүү дээ. Чамд хар буруу санаагүй шүү. Ингээд өгчих юм бол одоо өстөн дайсантайгаан тэгээд тамхилдаг муу үнтэй гэж гэдэг юм уу. Энэ одоо юугаа онгойлгохгүй сулж өгж өгдөн гэдэг чинь муу хар буруу санаагүй шүү гэж. Тэгээд тамхилж дуусчаад одоо холоос зорж ирээ ч юм уу тухайн үедээ тий. Утас шүрмэс бүх юм байгаагүй юм чинь нэг хүнтэй чухалчилж уулзах гэдэг байсан учраас тусад нь ингээд хөөргөө ингэж хатгуулдаг. Энэ сулж молохгүйгээр энэ нь бол хоёлаа нэг тусдаа нэг сайхан яриа тусдаа ингээд энд байгаагаас ингээд бас юм учиртай байдаг юм учиртай. Та бас хүнээ сонсчихсон уу? Тийм хүнээ сонсч ингээд юм хийдэг юм чинь би ингэж мэдсэн юм аа энийг чинь ячаарай гэл. За хоёулын цаг дуусчих шиг ингээд маш сонирхолтой яриас өрнөлөө. Тэгээд нэвтрүүлгийн турш хамт байсанд баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд хамаас манай гарын бэлэг байгаа. Тэгээд таны явж исэн үйлдвэрийн компани манаас яг л энэ савлагдсан байгаа. Дээрээс нь манай будаа оруулж ирдэг ус та мэдсэн үү? Мэдсэн. Тэгээд Sweet Rice будаа байгаа. Иргэдээ өгөөрэй. За хүүхдүүд нас манай чипс,
9 үрийн бичэм байгаа. Энэ бас 9 үрийн бичэм бас одоо турж байгаа эмгтээчүүд аягүй бас ирж эргэлдэг нөө. Нарийн ногоо агуулсан. За яг ийм 9 одоо үрийн бичээн л гэж яа бид нар бол тэ. За ийм бас бичээн бас юм байгаа шүү. Тэгээд юу билгээс танд өгчий бас ууд гоё утгаач. Тийм байна. Өглөө болгон би бас нөгөө нэг ирж байгаа зочин болгондоо ерөөдийн тэгээд өглөө болгон бас талхас сүндээ гардаг уутан байгаасаа гэж бас төсдөг шүү. Тэгээд өглөө болгон талхас үг авдаг байгаараа энэ уутанда. За тэгээд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан Түр мөнх ахтай баярлалаа. Тэгээд Монгол ард түмэн минь бас сайхан наадаараа аялал зугаалах гар явж байгаа бол хогоо энэ тэнд битгий хаяараа тэгээд бас баяр наадмын өдрүүдэд яг ийм гоё сонирхолтой зочинтой уулзтаа баяртай байна. Баярлалаа. За сайхан наацгаарай.